За нэг туршилтаар эхэлнэ. Энэ гортог. За гортгоо энэ төвд тагчаад тойрог зурнаа. Тойрог. За нэг шууд тодруулъя. За мэдээж хэрэг тойргийн төвөө тэмдэглэн. За энэ цэг бол цэгийн хэмжээ гэж бол байхгүй шүү дээ. Зүгээр бид нар харагдахын тулд ингэж ерөнхийдөө бол тэмдэглэдэг. Яг онлын хувьд бол цэгт хэмжээ бол байхгүй. За сая зурсан гортгийн хэмжээ бол юу радиус тийм ээ. Радиус. Энэ ямар өнгөрч улаан өнгөр зурлах хүн зүгээр. Улаан радиус. За энэ бол радиус. Бид нар R усгээр тэмдэглэж заншсан тий. Латин R. За радиусыг 2 дахин авбал одоо диаметр болно. Төвийн дайруулаад татсан одоо энэ шухмал та. За энийг өстэй болоо нартаж байна. Диаметр. За диаметр. За тэгээд энэ тойрог гэдэг одоо ийм дүрс бол мэдээж хэрэг хүний амьдралд орж ирээд маш олон жил болсон. За үүнийг өөр одоо манай эртний өмнөхөөс өсвөлэл одоо судалдаг. Тухайлбал хамгийн сонирхолтой зүйл юу байсан бэ гэхээр одоо радиус бол ойлгомжтой. Энд нэг цэг хатгаад одоо гац ч юм уу хатгаад энд юу зураа ингээд утсаар холбочоод ингээд тойруулаа зурчих болно. Ийм. Энд энэ тойргийн урт гэж тойргийн урт. Өөрөөр хэлбэл энэ цэгээс эхлээд тойргоо нэг бүтэн нэг тойрох хэмжээ. За энэ замыг жишээ нь одоо C-гээр тэмдэглэчихэл та тий. За хэмнэхийн тулд дотор за яг энд C буюу одоо C. Энэ ер нь бол нөгөө circumference гэсэн circle гэж байна шүү дээ. Англиар тийм ээ. Тойргийг circle гэж. Яг тэрний эхлэл за тэгтээ мэдээж грек мэрэг юутайгаа нэршилтэйгээ холбоотой. За тэгэхээр энэ C хэмжээ нийт тойргийн урт энэ радиус за диаметр бол ойлгомжтой тийм ээ 2 дахин за диаметрын нэрийг тэмдэглэчих. D-гээр тэмдэг. За D бол эндээс энэ хүртэлх. Энэ дэр олон одоо зураас гарахгүй тул зурхгүй байна шүү. Энэ хэмжээ радиус нь бол энэ хагасна. За өөрөөр хэлбэл энэ төвчжээ. D тэнцүү 2 радиусыг 2. За тэгэхээр эдгээрийн холбоо. За энэ хоёр бол ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр радиус энэ тойргийн урт 2. За энэ өнөөдөр бол тал тойрог дээр жишээ нь ярил дараа нь 2-оор хуржуулчихна. Тал тойргийн уртыг тий. За тэгэнгүүт ийм туршилт хийх шаардлагатай болж байна. За энэ радиусаараа энэ хэмжээгээр авцсан тэг ортгоо. Тэгэнгүүт яг эндээс нь энэ эхлэлтийн цэгээс эндээс эхлэе л да. Ер нь хаанаас ч эхэлж болно. Эндээс тойргийн уртаа радиусаараа хэмжээл та. 1 энд явсан. За хагас дээр нь л очие. Ингээ 2 ингээд 3 гэдэг энд ирсэн үү анзаарч байгаа. Энд юу болсон бэ гэж. 3 яваад энд тараг энд нэг маш одоо бага хэмжээ үлдсэн байна. Энэ. За энийг жишээ нь одоо энэ мэдээж хэрэг яг ингээд одоо гараар хэмжихт бол маш том тойрог дээр бол бас туршилт хийхэд илүү одоо ойлгомжтой харагдаж шүү. Тэгэхээр энд бол бид А3 баха А4 А3 2 А4-ийг нийл А3-ын цаас ашигласан. За эндээс жишээ нь ингээд татчих. Энэ хэсэг үлдээд байгаа үз энэ. Энийг жоохон тод харуулахын тулд ийм хэсэг үлдээд шин.
Ямар ч хэмжээтэй тойрог дээр радиусаар нь ингээ авахаар энэ жижиг хэсэг үлдээдсэн байгаа юм л да. За эндээс мэдээж бүхэлдэн сэгээр тэмдгээс эндээс энэ хүрэхэд бол энэ ямар хэмжээтэй вэ гэж энэ тойрог. За энд нь бичнэ. За энэхийн үднэс энд бичихээр нас гарч авчих гэдэг юм. Өөрөлдвөл сиг хуваах нь 2 гэсэн үг шүү дээ. Энэ ямар байна вэ гэж аваад юу бичээ. За 1 2 3 тийм ээ. 3 радиус. Тэг нэмэх нь юу вэ? Нэмэх нь энэ радиусыг энэ жижиг хэсэг. Энийг одоо за энэ хэсгийг нэг жижиг аагаар тэмдэглэчихье л да. Тэгэх юм бол үржих нь за энэ үржих тэмдэг шүү ингээ. Ийм хэмжээтэй нэг радиусын нэг хэсэг үлдээд. За энийгээ бид нар эрийг нь хаалтнаас гаргачаар 3 дээр нэмэх нь үржих нь ямар ч тойрог авсан одоо ийм болоодсан байгаа юм л да. Бүр за энийг бол манай эртний өмнө 250 жилийн өмнө Архимед гэж грек математикч одоо хамгийн түрүүн ойртуулж тооцоолсон байдаг. Энэ тоо. Энэ нэг юм тогтмол тоо гараад байгаа байхгүй. Энэ юу вэ гэж. Энэ чи одоо бид нарын ярих гэдэг. Бидний ярих гэдэг энэ тоо юм аа. За энэ 3 бүхэл тэг дээр нэг юм жижиг хэсэг биш. Ямар ч одоо тойрон дээр туршилт хийгээд хэмжээд үзэхэд ийм гараад исэн байна. За тэгэхээр бүх тойргийн хувьд ийм тогтмол тоо гараад идэг. Жижигхэн хувиргалт хийх юм бол энийг одоо бид нэр P-гээр тэмдэглэжлээ шүү дээ. PR боллоо. За хоёрыг нөгөө талд нь хараад 2 PR болох нь шүү дээ. За энд 2.d гэж үзэх юм бол C болвол PD гэх мэтчлээ. Ингээ нөгөө тойргийн уртын одоо томьёо гараад ирж байгаа маа. За энэ тоог яасан бэ гэж тооцоолсоо. За энэ тоо бол ямар нэгэн одоо 2 тооны хуваагдал тийм байдлаар илэрхийлж болохгүй. Өөрөөр хэлбэл рационал биш, иррационал тоо байсан. За түүхийн явцад үүнийг тооцоолол өгдөг. За жишээлбэл би нэг хэдэн орон бичээд үзүүлээ л да би. Тэгэхээр 3 14 гэчээд цаашаа бол 15 92 65 359 гэд ингээ яваад байгаа. Тэр одоо бол бүр компьютераар цаашаа одоо орнуудыг бол тооцоолдог болсон. Хятадын математикчдын Египтийн ингээл одоо түүхийн явцад эхний 5 орныг болоод дараа нь ингэж хүртэл болоод ингээл цаашаа дэлхийн рекорд гэж яваад байна. Энэ бол одоо маш сонирхолтой ийм тоо бүх тойрог дээр ингэж гарч ирээд байдаг. Үүнийг бол P тоо гэж нэрлсэн. За бид нар ер нь одоо нэг ойролцоогоор бол математик хичээл дээр энэ 314 л гэж ойролцоогоор. Тэрвээ ингэж үзэхээр бол энд ийм тэмдэглэл байх хэрэгтэй. Ойролцоогоор. Тэрнээс биш P тоо бол 314 биш юм аа. 314 биш. Таслаас хойш төгсгөлгүй үргэлжлэх ийм иррационал тоо. Бүх одоо тойргийн хувьд ийм сонирхолтой тогтмол тоо. Энэ бол математикт одоо байдаг тогтмол тоонуудаас хамгийн одоо алдартай гэхэд одоо гэж хэлж болно. Хамгийн их судлагдсан, хамгийн их одоо эртний ийм тоо байгаамаа. Тэгээд P тооны тухай бол маш олон одоо кино, зохиол их сонирхолтой юмнууд бол байдгаа. Тэгэхээр тойрогтой бол ингэж холбогддог. За ийм учраас энэ хагас одоо өөрөөр хэлбэл тойргийн энэ хагас бол юу байх нь вэ? P ширхэг радиуслах нь P ширхэг радиус гэсэн. Бүр нийтээр бол 2P ширхэг радиус гэсэн үг л дээ. За 2P гэхээр бид нэр ойролцоогоор 6.28 радиус гэж бодчих нь шүү дээ. Радиус. Тэ диаметрээр нь байх юм бол 314
диаметр л байна да ойролцоогоор. Ингэж тооцоолоод байгаа юм аа. Тэгэхээр энд бол бид нар мэдээж энийг 314 гэж бичиж болохгүй. 314 гэж одоо Питер бичиж болохгүй учраас төгсгөлгүй байгаа шүү дээ. Таслаас. Тийм учраас ийм үсгээр одоо тэмдэглэж байна. Эннээс өөр арга байхгүй.